За бүгдээрэнд энэ өдрийн мэнд төргий. Тэгэхээр зээлжих чадварыг оноогоор үнэлж тогтоох энэ аргачлалыг нэвтрүүлэх санааг бол дэмжиж байгаа. Тэгэхээр энэ бол ялангуяа сая одоо ариун зээг шүү ярьж байна л да. Энэ бол одоо сайн зээлдэгч, одоо зээлээ найдвартай төлдөг эмэгтэйчүүдийн хувьд бол маш их тийм бас боломжийг нээж өгөх ийм одоо аргачлал орж ирж байна гэсэн энэ санаануудыг сая ярьж байна. Тэгэхээр ер нь бол эмэгтэйчүүд зээл авахд одоо барьцаа хөрөнгийн тухай асуудал хамгийн хүнд байдаг л да. Тэгээ нэг статистик байдаг, эмэгтэйчүүд өнөөдөр үл хөдлөх хөрөнгийг эзэмших байдлаараа эрчүүдтэй харьцуулах юм бол 2 дахин бага. Газар эзэмших өмчлөх нь хүртэл эрчүүдтэй харьцуулах юм бол бас 6 дахин ийм бага байдаг учраас зээл авах үед бол одоо барьцаа хөрөнгө гэдэг бол үнэхээр энэ том даваа болдог гэж. Тэгэхээр энэ зээлжих чадварыг одоо оноогоор дүгнээд үнэхээр зээлжих чадвар нь сайн байгаад оноо нь өндөр байх юм бол энэ одоо барьцаа хөрөнгө шаардах явдал дээр бас арай жоохон уян хатан байдал үүсэх болов гэж. Ер нь энэ бол ийм одоо боломжтой юу үгүй юу тийм ээ. Тэгэхээр ер нь зээлийн нөхцөл нөхшөө илүү уян хатан болох хүүн магадгүй бас багасах ийм боломжоос бүртгүү гэж нэгдүгээр асуумаар байна. Хоёрдугаарт нь одоо ер нь бол би бас энэ одоо зээлжих чадварын одоо оноогоор дүгнэх энэ систем нэвтэрж байгаа байдал бол одоо манай Монголын нийгэмд энэ санхүүгийн хариуцлага, санхүүгийн сахилга бат гэдэг имийг дээшлүүлэх, энэ хариуцлагын ухамсар гэдэг имийг дээшлүүлэхэд маш их ач холбогдолтой зүйл болж байна гэж бол ерөнхийдөө харж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөөр хэлэх юм бол одоо оноо өндөр байгаад байх тусмаа одоо тэр зээлийн нөхцөл нь улам уян хатан болох. Яг энэ дээр яг ямар одоо тийм урамшууллууд орж ирэх вэ гэдгийг нэг өшөө тодорхой хэлж өгөөч гэж асуумаар байна. За 3 дугаарт одоо ер нь энэ зээлжих чадварыг оноогоор дүүнэх явдал бол бас улс орны нийгмүүдэд бас янз янзын нөлөө үзүүлдэг юм байна л да. Ингээд уншаа судлаад үзэж байхад бол хаяа заримдаа энэ бол одоо нийгэмд тэгш бус байдлыг ингээд бэхжүүлэх, хадгалахад нөлөөлчих болцсохгүй гэсэн нэг ийм судалгааны дүгнэлтүүд гарсан байлээ. Өөрөөр хэлэх юм бол зээлжих чадварын үнэлгээ одоо доогуур байгаа бол авах зээлийнх нь хэмжээ бага болоод явчихна. Тэгээ дээр нь хүүн бас арай жахан ахиухан болчихно. Эргээд энэ нөгөөд хүний санхүүгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй учраас эргээд нөгөөд нийгэм битгш бус байдлыг ингээд хадгалаад аж болцсохгүй байдаг гэд ийм дүгнэлтүүд гарсан байдаг. Тэгэхээр энийг одоо яг аргачлалыг боловсруулах, аргачлалыг батлах тухай дээр одоо Монгол банкнаас яг энэ тухай асуудлыг хэрхэн яаж одоо анхаарч үзэх бол. За дөрөвдүгээрт нь одоо ер нь бол энэ зээлжих чадварын үнэлгээг одоо тогтоохдоо хид хідэн юм аргачлал одоо үзүүлэлтийг харгалздаг юм байна л да. Ер нь 5-6 үзүүлэлтүүдийг харгалздаг гэж үзсэн байгаад байдаг. Тэгэхээр энэ одоо зээлийн хэмжээ ч гэдэг юм уу, төлбөрийн үлдэгдэл ч гэдэг юм уу, зээлийн цаг хугацаанд нь төлж ирсэн үгүй юу ч гэдэг юм уу те хідэн удаа зээл авсан гэл ингээд. Тэгэд энэ үзүүлэлтүүдээс гадна арай эднэрээс гадна одоо шаардлагыг өнөөдөр одоо арилжааны банкуд зээлдэгчид тавьж байдаг. Ялангуяа хэрэглээний зээл дээр одоо тэр настай, хүүстэй холбоотой юм шаардлагуудыг тавиа явьчдаг. Бас тэгээ хамтран зээлдэгчтэй байхыг шаардаа явьчдаг. Хэрвээ ганц бие хүн байх юм бол хамтран зээлдэгч дагуулад очиж зээл авах боломжгүй л дээ. Тэгээд насны хувьд гэхэд бол тухайлах юм бол эмэгтэй нь 55, эрэгтэй нь 60 нас хүрж байгаа тохиолдолд хэрэглээний зээл одоо олдохгүй байх ийм нөхцлүүд бас байгаад байдаг. Тэгэхээр сайн оноо авж байгаа одоо зээлдэгч чадвар нь өндрөөр үнэлэгдэж байгаа зээлдэгчид одоо энэ саяны энэ зохицуултууд бас адилхан хэвээр үйлчлсээр байх уу, эсвэл энэ саяны шаардлага ер нь өөрчлөгдөх болов? Энийг би асуух гэсэн. За хууль санаачлагч инхүүрийн Бочгор гишүүн хариулна. За хэрлэн гишүүний асуултанд хариулъя. Банк санхугаас үйлчлэгээ авахдаа бол заавал барьцаа хөрөнгө шаарддаг тийм тогтолцоо өнөөдөр үйлчлээд байгаа. Тэр нь бол үл хөдлөгч юм уу гэх мэтлэн. Тэгэхээр энэ кредит оноо болон онооны системтэй шилжснээр бол тэр оноо нь өөрөө санхүүгийн биед бус хөрөнгө болчих юм. Энэ оноон дээр нь суйрлуулад банк санхүүгийн байгууллага үйлчлэгээг олгоно. Өндөр оноотой иргэнд илүү одоо таатай нөхцөлтэй зээлийн үйлчлэгээ олгоно. Ахиадаг зүйлийг тавцчлахад бол энэ харж гасаад юм байхгүй болно. Жинхэнэ нийгмийг хуваагаад байгаа өнөөдөр 200 мянган иргэн энэ харж гасаалд орсон байгаа юм. Тэгээд 6 жилээр ямар ч банк санхүүгийн байгууллагаас үйлчлэгээ авах үе таалга нь хаалттай. Энэ том санхүүгийн шудраг бус ял байхгүй болно. Эсвэргээр цаг хугацаанд нь төлдөг иргэнийг урамшуулна. Энэ бол барьцаа хөрөнгийн шаардлага нь буурна. Нэг ёсны төрөн биелсэн
оноо нь өөрөө санхүүгийн бит бос хөрөнгө болчихно. Хоёрт нь сахилга бат сайжирна. Энэ нь бол нийт системээрээ сайжрах тогтолцоо үүсгэнэ. Олон улсын жишгийг харахад бол чанаргүй зээлийн хувь нь 1.9% буурсан байгаа систем. Үүгээрээ дагаа зээлийг хүйжсэн буурах тийм үндсэндээ тогтолцоонд бий болчихж байгаа. За ямар дата ордог вэ гэхээр одоогийн байдлаар бол 1.6 сая иргэний 4.7 сая дата бац байгаа юм. Энэ боловсруулалт нь нөгөө хоёр компани өөрсдөө аргачлалаар хийгээд магадгүй ямар онооны тогтолцоо хийх. Төрөнд нь бол Монгол банк оролцохгүй. Тэгээд энэ үйлчлэгээ иргэдэд олгоно. Зөвхөн Монгол банк энэ үйлчлэгийн шудраг нийгмийн хүсэлтийг хангасан тийм зүйлийг л хянана. За шин зээлдэгч нар ч гэсэн бас үүнд орчиж байгаа. Ялангуяа эмэгтэйчүүд үүнд орох болцоог нээж өгч байгаа. Латин Америкийн судалгаа гарсан байгаа юм. Тэр нь бол анхудаа зээл авж байгаа иргэд 16% нэмэгдсэн онооны систем рүү орсноор Колумбиа улсд бол бүр 32% нэмэгдсэн байгаа. Энэтгэд бол 119 сая иргэн шинээр зээл авах болцоо нэгдсэн. Тэгэхээр заавал зээлэхгүй санхүүгийн үйлчлэг авах нөхцөлд нь бүрдэж байгаа. Энэ иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд болон алцагдсан нутаг дэвсэгт амьдардаг иргэд байгаа юмаа. Санхүүгийн хариуцлагатай ярьсан л да. Энэ бол маш чухал зүйл. Яагаад гэвэл энэ оноо нь өөрөө бит бус хөрөнгө болчоор иргэн өөрөө хариуцлагатай болчихно. Үүнийгээ дагаад өндөр оноотой иргэн барьцаа шаардлага буурсан, урт хугацааны бага хүдэ зээл болох нөхцөл байдал бүрдэнэ. Харин эсрэгээрээ тодорхой хэмжээний алдаа гарвал тэр нь 6 жилийн ялгахгүйгээр засах болцоог нь өгөх юм. За гишүүд асуулт асууж